Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батцаяа болон мөнхцөл миний бие шин дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суугийн ТV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч ураатай бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент итгэж та бүгдэд хүргэж байна. Өдрийн минь заяа. Өдрийн мэндийг хүргэе нийт үзэгчтэй болон золоодаа. Сайн явж ирвөө. За сайн явж ирлээ. Сайн сууж явуу. За сайн. Гүржээр яваад ирвөө те. Тийм гүржээр яваад ирлээ. Гайхалтай шинэ орон оч үзээгөө. Би гүржид анх удаа очсон маань тэр тэгээ таалагдлаа. Гайхалтай сайхан найрсаг илдэг найрсаг хүмүүстэй амттай хоолтой. За дарсны хувьд үнэхээр ярих юм байхгүй. Хэвээ ингээл том маягаар ингээл том зайлгаж уумаар тийм гоё дарстай. Угаас дарс тэндээс үссэн шүү дээ те. Армен, Гүрж, Кавказын орноос те. Тийм ер нь хамгийн эрт хүм төрлөخت нөгөө усан үзмийг дарс болгон те хэрэгэлдэг байсан талаарх одоо археологийн баримтууд бол одоогоор бол хамгийн эртнийх нь тэнд болдго юм байна. Шавар варанд ингээд газар гүнт суулгаж дарсаа одоо те нэрдэг байсан. Нэр хвшээ дардаг байсан. Эсгэж дардаг байсан бэлээ. Үнэхээр гоё. Тэгээд юу юм бэ? Усан үзмнийхэн төрөл байна л да. Жишээ нь дэлхийд дээр ингээд хэдэн мянган усан үзмний төрөл байгаа шүү дээ. Гэтэл яг эндемик буюу зөвхөн гүржид байдаг 501 усан үзмийн төрөл байдаг юм байна. 501 бэ? Зөвхөн эндемик гин шүү дээ. Зөвхөн гүржид байдаг өөр газар байдаггүй. Гэхдээ мэдээж өөр газар руу очтон цагт бол аваачаад cultivate хийх буюу тэ ургуулж боломжтой. Гэхдээ ер нь бол эндемикийн хувьд 501. Тэгээд Сапирави гэж нэг усан үзмийн төрөл. Тий одоо Монгол зарагдсан шүү дээ. Тийм байна. Тэр нь үнэхээр гоё амттай. Тэр нэг юм хуурай ер нь гол төлөв Сапиравигаар хуурай дарс хийдэг юм байна. Хуурай дарс хийдэг тийм. Хуурай хагас хуурай хийдэг юм байна. Гэхдээ ингээд цаанаа нэг бүр ингээд усан үзмийн гоё нэлээд амттай. Тэр нь үнэхээр таалагдсан. Монгол нэг ин Кинц Мараули гэдэг дээ шүү дээ. Кинц Сапирави гэдэг. Сапирави гэж яг байдаг шүү нэг гүрж дарсан дээр. Тийм байна. Кинц Мараулийн Сапирави усан үзмээр хийсэн sweet. Би болохоор Кинц Мараули гэдэг дуртай юм билээ. Харин гоё юм бэ. Би Тий. чихэрлэг дарсанд нэг дуртай хүн биш. Тэгээ сая бол Данкинс Мараули л болсон. Гоёо. Шин дугаар эхлэе. За тэгээ. За өнөөдөр хоёлаа хаашаа очих гэж байна? За өнөөдөр Аз ТV-ийн одоо өмнөд хэсэг рүү байдаг. Одоо өмнөд Аз гэж ярьдаг те. Энд дэдэг хэдхэн улсууд байдаг. Одоо энд тэгээ Бангладеш, Пакистан, Шри-Ланка, Мальдив те. Эндээс Шри-Ланк буюу одоо бидний нэрээр Цейлон гэдэг улс руу очиход бэлэн болсон байна. За тэгээ уламжлал ёсоор би тэгвэл Цейлоны талаар хэдэн баримт та бүгдийг аваалцъя. За Шри-Ланка нь өмнөд Азид орчих арлын улс бөгөөд Энэтхэгийн хойгийн өмнөд хэсэгт Энэтхэгийн далайн умард хэсэгт байрладаг. Энэ улс нь Энэтхэгээс Палк холо болон Манарын булангаар тусгаарлагддаг. Газар зүйн байршлын хувьд Шри-Ланканд зүүн хойд өргөргийн 5-аас 10 градуст, уртаргийн 79-аас 82 градуст байдаг юм байна. За Шри-Ланкагийн нийслэл нь юу вэ? Шри Жаявардена Буракотта гэдэг нэртэй нийслэл. За энэ бүр маш хэцүү нэр санагдсан. Ер нь хамгийн урт нэртэй нийслэл байгаа. Тэгээ Коломбо гэж бод Коломбо нь биш одоо энэ шинэ нийслэлтэй болж байгаа шүү дээ. Одоо нөө Нидерланд гэх юм уу? Одоо Амстердам хааг орч. Засгийн газар нь юунд байдаг? Амстердамд байдаг. Тэгээ ерөөдөө эдийн засгийн гол хот нь бол юу шүү дээ, тийм байна. Албан ёсны удирдлагын төв нь бол Шри Жаявардена Буракотте. Бидний мэдэх Коломбо бол одоо бараг энэ нийслэл хот дотор байгаа нэг дүүрэг болсон юм байна. За бараг тийм. Тийм худалдаа эдийн засгийн төв юм байна. За нөгөө Шри Жаявардена Буракоттед нь улсын парламент засгийн газрын төв юм байна. За газар нутгийн хувьд бол мартсангуй жижигхэн 65 мянган км квадрат газар нутгтай бөгөөд манай нэг аймгийн дайтай л газар. Тийм нэг жижиг аймаг болгон шиг ч юм уу те. Тийм. За тэгээд нөгөө газар нөгөө одоо тэр арал учраас арлын хэлбэр нь усны тусал шиг учраас их гоё нэртэй. Энэтхэгийн тэнгисийн усан тусал гэж нэрдэг юм байна. Энэтхэгийн нулимс гэж бас нэрлэдэг юм байна. Яг үнэтгэдэг тий. Тийм гоё нэртэй. За газар зүйн онцлог нь бол ер нь бол газар нутгийнхаа хойд хэсгээрээ намдор, төв хэсгээрээ болон урд хэсгээрээ өндөртэй уулархаг тийм одоо топографтай газрын гадаргын хувьд тийм юм байна. За тэ хамгийн өндөр уулын оргил нь бол 2524 м өндөртэй юм байна. За Монгол манай хинтийн нурууд тал оролцсон шүү дээ. Тасралтаарх 2700 шүү дээ. Тийм. За Монгол улсын иргэн бол виз авах шаардлагатай. Гэхдээ e-виза буюу одоо онлайнаар виз авах боломжтой. Харин виз нь жоохон үнэтэй санагдлаа. Виз нөрөө $59 тэгээд нэг $30 нөгөө administrative fee буюу те нөгөө бичиг хэргийн зардал гэж ороод нэг $89-90-оор виз авдаг юм байна. Тэр нь гэхдээ 30 хоногийн хугацаатай аялал жуулчлалын виз байна. За Монголоос Шри-Ланка руу хамгийн одоо тэ дүт замаар очих арга нь юу вэ гэхээр Улаанбаатараас Бээжин нисээд Бээжингээс Коломбо руу нисэх боломжтой байна.
За газар зүүн хувьд бол ер нь хойд хэсгээрээ те намдор гэсэн уулархаг гэсэн. Гэхдээ бид нар юугаар нь илүү сайн мэддэг вэ гэхээр цайгаар нь мэддэг те. Цейлоны цай. Тэгэхээр нөгөө хойд хэсгийн намдор газартаа тэр амттай сайхан цайгаа ургуулдаг байх нь. За хүн ам үндэсний хувьд бол маш сонирхолтой. За нийт хүн амынхын 75 орчим хувь нь сингалистчууд буюу одоо сингалист буюу сингалачууд гэж нэрлэдэг. Синхал гэж нэрлэдэг тийм манай хамт. За синхалууд гэх. Синхалууд тийм. Синхалууд юм байна. За тэгээ 11% нь Шри-Ланкийн тамилууд. Энэ тэгэхээр хоёр төрлийн тамил байгаа ялгаатай. За нэг 4% нь энтхийн тамилууд юм байна. За тэгээд нэг 9% нь одоо мөрс гэдэгтэй мөршүүд гэдэг исламын шашинтай тийм хүмүүс байна. Гэхдээ энтхийн хойгоос одоо нүүдлэн ирсэн хүмүүс тооцогдсон байлээ. За тэгээд 1% нь бүр гэрх сонирхтой. Тэр нь одоо Португал, Голланд, Их Британь буюу Шри-Ланкийг колоничж байсан улс орнуудын одоо хүмүүсээс үлдсэн тэдний ирлээ юм уу тийм хүмүүс байдаг юм байна. За тэгээд ведачууд буюу арлын уугуул анчин арт түмнийг хэлдэг. За энэ би түрүүн тамилууд дээр нь хоёр ялгаа байгаа нь. Ер нь бол Шри-Ланк ингээ арал байхад нь анх Шри-Ланкад хэн байсан бэ гэхээр Шри-Ланк ч анх энтхийн хойгтойгоо их газар холбоотой байсан байна. Тий. Тэгээ салсан. Тий, тэнгис далаа усны хэмжээтэй ингээд дээшлэхэд арал болоод салсан юм байна. А тэгэхэд бол ер нь бол бараг 15,000 жилийн өмнөөс гэсэн баха. Хойд Африкаас хүн ирж суурьсан гэж үздэг юм байна. Энтхийн хойгоор дамжаад их газар байсан учраас Шри-Ланкад очсон. За тэгээд далаа тэнгисийн усны нөгөө төвшин нэмэгдэхтэй зэрэгцээд ягаад нөгөө усаар одоо тусгаарлагдаад их газараар холбоогүй болсон. За тэгээд одоогийн синхалачууд гэсэнтэй синхалачууд нь бол хойд энтхийгээс одоогийн Шри-Ланкад ирж суурьсан. А тэрний өмнө бол нөгөө хойд Африкаас нүүдлэн очсон. Одоо тэр ведачууд гэдэг байгаа. Ерөн ан ав хийдэг, жимс үрт тариа цуглуулж иддэг тийм хүмүүс байсан. За тэгээд синхалачууд нь бол хойд энтхийгээс ирж суурьсан хүмүүс юм байна. А харин одоо Шри-Ланкийн тамилууд нь буюу энтхийгийн өмнөд хэсгийг тамил мужаас нүүж очсон. Тэр нь бол тэгтээ бүр надуу гэд мужууд энэ тэрний тамилчууд. Тий, тамил надуу тий. Тэрнээс очсон энтхийгийн тамилчууд гэдгээ тусдын ялгаад байгаа нь ямар учиртай вэ гэхээр одоо Шри-Ланк маань 3 том гүрний колони байсан шүү дээ. Британий колонд байхад одоо одоо наривчлан хэлэх юм бол Британий колонд байхад нөгөө Ceylon гэдэг цайг маш ихээр үйлдвэрлээд гэхээр нөгөө цайн тариан талбай дээр ажиллах хүч хэрэгтэй болоход сүүлд колоны үед бас тамилаас их хэмжээний энхэгүүдийг ядуу тариачдаг авчирсан юм байна. Тэгэхээр энэ нөгөө Шри-Ланкийн тамилууд нь өөрсдөө бол хэдэн мянган жилийн өмнө ирж суурьсан хүмүүс. А сүүлд байгаа энтхийн тамилууд гэдэг байгаа нь колоничлог ирж суурьсан тамилуудыг хэлдэг юм байна. За тэгээ Шри-Ланкатай холбоотой нэг сонирхолтой домог хуваалцъя. За Шри-Ланкууд ер нь гол үндэсний 75% нь одоо синхалачууд гэж штэ тий. Синхалачууд нь Шри-Ланкад ирж суурьсан домог нь нийтийн он тооллын өмнөх нэг 6 дугаар 7 дугаар зуун ч юм уу 630 онд байдгийн байна л да. Тэгэхээр энтхийн нэгэн хан хүү Вижая гэдэг хан хүү нутаг орондоо те нөгөө өстөн дайтан ихтэй зөрчил маргалдаан ихтэй байсан болохоор тэр аюулаас зугатаад өөрийн дагалдагчтай дагуулад хөлөг онгоц сүлөглөөд одоогийн Шри-Ланкад ирсэн гэдэг юм байна. За тэр хүмүүсийг синхалачууд гэж үзээд байгаа юм байна. За тэгээд тэр ирсэн нутагтаа бөгөөд энэ Шри-Ланкийг арлыг олж ирээ. Тэр нутагт өөртөө хаант улсаа байгуулад Синхалагийн хаант улсаа байгуулсан гэдэг юм байна. А тэгээд хүн амынх нь бас 70 орчим хувь нь буддийн шашинтай. Тий. Синхалчууд нь тий энэ бол тий. Тэгэхээр бас энэ ханхуг буддийн шашныг ч гэсэн бас юунд авчирсан гэж Шри-Ланкад авчирсан гэж үздэг юм байна. Бас нэг домог нь энэхийг нөгөө Ашока гэдэг агуу хаан байдаг. Тэр хаан байдаг шүү дээ тий. Хүү охин хоёрын охин нь бас буддийн шашныг Шри-Ланкад авчирсан гэж үздэг юм байна. За тэгээ бас нэг сонирхолтой зүйл хуваалцахад Будда нас барахад тэр 634 байхад тэр нийтийн толлын өмнөх Будда нас барахад энэ ханхүүгийн зүүдэнд юу гэж ирсэн бэ гэхээр Будда нас барахад бурхантай уулзахдаа одоо тий бүтээгчтэй уулзахдаа Шри-Ланкачуудыг одоо тий харж халамжилж ивент итгээрээ тэтгэн дэмнэрээ гэж бурхнаас гуйсан гэсэн тийм бас домог байдаг юм байна. Тийм учраас ер нь бол буддийн шашин Шри-Ланкуудын дунд бол маш хүчтэй. Буддийн маш олон түүх дурсгалын зөвлөд байдаг. За тэгээд Буддагийн шүд байдаг гэж. Хантын шүд байдаг гэдэгтэй. Тийм баяр байгаа шүү дээ бүр. Тийм байна. За тэгэхээр Шри-Ланка маань ер нь бол олон өөр үндэстэн өөр цаг үед ирж суурьсан. Тэгэд нь олон үндэстнүүдийнхээ энэ соёлын өвөрмөц байдлуудыг өөртөө шингээсэн маш юм өвөрмөц хүмүүс юм байна гэж
би ойлголт авсан. За одоо заяа маань үргэлжлүүлээ. За тэгээд Синхал одоо буюу Шри-Ланк те эдний нэрний утга дээр бас хэдүүлээ ярьсан. Санскрит хэл гэж байгаа одоо эртний одоо энтхийн хэл юм одоо те санскрит хэл гэдэг ч одоо. Тийм санскрит. Тий. За энэ санскрит хэлээр бол одоо Симха гэдэг нь арслан гэсэн үгийг илэрхийлдэг. Тийм учраас бид нар болохоор нэг арслангийн одоо арал гэж арслангийн ус гэж бас нэрлэдэг Шри-Ланкийг монголчууд дээр үед бол тийш нэрлэдэг байсан. Одоо юу гэмдэ Алтан Тэв одоо Мессир гэл бид нар ч өөрсдийн нэрнүүд байгаа ш та. Одоо улсууд ингээд тодорхой хэмжээнд нэрлэлцдэг те. Тэр нэрний хувьд бол одоо Шри-Ланкийг бид нар бол ерөөдөө арслангийн арал арслан ус гэж нэрлэдэг байсан. Энэ бол санскрит хэлээс гаралтай ийм нэр байгаа. За тэгээд Шри-Ланкийг бол хүмүүс энтхийн колон байсан гэж үргэлж боддог. Гэхдээ энтхийн колон ерөөсө түүхэнтэй байж байгаагүй. Энтэг улсын колон байгаагүй. Энтэгтэй гэхдээ соёлын хувьд одоо маш олон зүйлээр энэ ус бол холбоотой, нэгт холбоотой ус гэж хэлж болно. За Цейлон гэдэг нэр нь болохоор португалчууд юу гэсэн нэр. Португалчууд 16 дугаар зуундараад Цейлао гэж одоо нэр өгсөн. За эндээс нь бол Англи, Нидерландд ерөөдөө Цейлон гэдэг нэр өгсөн. За Цейлон гэдэг нэрээр энэ ус бол 1973 он хүртэл явсан байдаг байх шүү. Тэгээ Шри-Ланка гэдэг нэрээ бол авсан байдаг. За Шри-Ланк гэдэг улс гэхэлэр манайхан бол ерөөдөө цай шууд боддог те. Тэгэхээр бид нар Шри-Ланктай холбоотой түүхэнд бол заавал цайны талаар тодорхой хэмжээнд ярихгүй болохгүй. За цай гэдэг зүйл маань би зөв товч нэг юу хэлчих те. Богн түүх ярьчээ. За цай гэдэг түүх бол ерөөдөө манай Азтай байсан. Ялангуяа манай зүүн Азаас. За Иравати гэдэг одоо айгуу том гол мөрөн байдаг. Хятадаас их аваад Мянмараар дамжаад урсдаг те. За энэ хавьяас ерөөдөө цай ерөөдөө үүссэн гэж үздэг те. Цай гэдэг маань ерөөдөө маш энгийнээр модон ургаж байгаа навчийг одоо усан тэгээд одоо буцалсан усан тэгээд тэндээс ингээ буцалсан усандаа ингээ өөрийнхөө амтыг ингээ гаргаж байгаа л тэр одоо хэлбэр штэ ерөөдөө хамгийн энгийнээр тайлбарлах те. Амт үнэр те. Ургамал биш те. Тийм ургамал байна те. За ингээд энэ ургамал ерөөдөө гарч ирээд ингээ Азууд хэргэлдэг сан имчилгээний болон айгүй болон гой амтны те сурвалтай. За тэгээд португалчууд ерөөдөө яг арабууд ч юм уу нүүдэлчд худалдаачд бол энийг тодорхой хэмжээнд Европт бол зөөдөг гэсэн. Тэгээд цай ерөөдөө дэлхийн нийтээр тарахад ерөөдөө Нидерландууд буюу португалчууд эдгээр ирээд за тэгээд ерөөдөө цай дэлхийд тарах ингээд эхлэл үүсвэр бол болсон. Цайны бизнес бол гэдэг хөгжсөн байдаг. Тэгээд цай гэдэг маань өөрөө одоо шилбэл Европ төр бодъё л да. Бид нар ингээд 500 600 жилийн өмнө Европт очиод Европ цай гэдэг юм арга байхгүйсэн байхгүй. Хүмүүс нь ус уудаг, нэг ус уудаг. Өөр юу уух вэ шилбэл те. За жишээлбэл тариа будаанс гаргаж бас одоо өөрт ингэсэн нэрмэл ч юм уу, арх ч юм уу, пив ч юм уу ямар нэг тийм алкоголын төрлүүд байгаа шүү дээ. Гэхдээ цай гэдэг юм ерөөсөө айгу ховор байсан байхгүй тий. Айгу тийм дээцэд эргэлдэг. Тэгэхээр цай гэдэг зүйлийг дэлхийд брэнд болгоход ерөөдөө Цейлон буюу одоо энэ уус бол айгу том нөлөө зүйлсэн. Гэхдээ нөлөө өгөхөөс илүү зайлшгүй нэг хамаг хүнд үчир ажлыг хийж байгаа юм л та. За яагаад гэвэл 1796 онд одоо Британий хаан цэцэг энэ арлыг бол өөрийн эзэмшилт бол авсан байдаг. За Шри-Ланкийн арлыг, Цейлоны арлыг тийм. За Цейлоны арлыг арлаад энд ингээ цай май тариална гэсэн чинь тухайн нутгийн уугуул Синхалууд нэрхэд тухайн одоо юуны бол одоо тариалангийн ажилд нь оролцохгүй ч юм уу иймэрхүү эсвэргүүцлүүд үзүүлжсэн учраас энэ нэтгийн өмнөд хэсэгт байдаг наадуу мужаас маш ядуу, тариачин тамилчдыг авчирсан байдаг. За тэгээ тамилчуд болохоор үүд чимдээ ингээ цайны тариаланд ажиллана одоо өөрсдийнхөө амьдарч байгаас нь арай дээр ингээ ажлын нөхцлүүд гарч ирж байгаа учраас Шри-Ланк руу ингээ очсон байдаг. За ингээд маш хэм зардлаар тамилчдыг авчирсан. За ерөөдөө 800 мянган орчим тамилыг тухайд бол ингээд нийт түүхэнд ингээд 150 жилийн колоничлогын түүхэнд бол ерөөдөө зөөсөн гэж үздэг юм бэлээ. За тэгээ тэр нь болохоор одоо энтхийн тамилчид буюу Шри-Ланкийн иргэд болсон. За тэнгууд эдэр цай тарина, кофе тарина. За тэнгууд Шри-Ланк цайнаас өмнө юу гэсэн гэхээр анх бол кофе аягүйх тарж ирсэн байна. 1820 оноос кофе тарж ирсэн. За тэнгууд 1870-аад оноос бол 60-аад оноос кофений өвчин гарч ирсэн байна. Кофений өвчин гараад кофений навчин нэг тийм одоо тийм борон хөтөө болоод за тэрэндээ юунес болж ингэж байгааг мэдтгүү. За тэгээ тэрийн оншиг олждохгүй байсараа дуустайраа кофений тариалан бараа тэр чигээр үгүй болсон юм байна. Ягаад тэгэхээр одоо нэг бүхэл бүтэн тариалан гэдэг тэр чигээрээ кофе тарчин гол нэг хөрсний бохирдол айгүй олон юмнууд ингээд одоо хөрс чи өөрөө ингээд буцаагаад ингээд үжиг шимтэй болгоод нөхөн сэргийх хэвээр тэр явцад ингээд байхгүй болгоод тодорхой хэмжээнд өөр юмнууд байлгах хэвээр бүгдийн кофе болгоч нэгнээс бол өвчин гараад за тэгээд ерөөдөө кофений бизнес нь ерөөдөө жоохон балраад за тэгээд ерөөдөө цай тарьж гисэн 1870-аад оноос. За ингээд цайны бизнест нь тамилчуд ингээд орж ирд ингээд дэлхийн тэрэ цай тарах ингээд их төвс рүү тавигдсан байдаг. За цайны хувьд бол Британиас айгүй том дэвшлүүдийг авчирсан байдаг. За жишээлбэл одоо Тетле гэж цай сонсч байсан тий. Тетле. За Тетле айгүй гоё цай тий. Англи цай тий. Англичууд ялангуяа Шотланд ч юу нь бол
Шотландд энэ цайны бизнес дээр айгүй том. Одоо Lipton гэж Sir Lipton бас Шотланд юм баггүй. Одоо commercial цай буюу дэлхийд дээр ингээд цай тарах одоо бидний уудаг Lipton цай commercial байгаа шүү дээ. Юу гэж хэлэх вэ? Арилжааны яг үнтэй. Арилжааны цай дэлхийд түгэх боломжууд ингээд энэ Шотландд гаргаж ирсэн. За яагаад гаргаж ирсэн бэ гэхэл тэд анхны бактай цай буюу ууттай цай гаргаж ирсэн байдаг. За урдан цай гэдэг маань ерөөхдөө ингээд том савнд дээр савнаас аваад ингээд талан усантай ингээд тэрийг ингээд найруулж удаг бидний одоо байх уу цай шиг байсан бол найруулж удаг байх уу цай шиг байсан бол илүү савлгаа нь өөр болж ирснээр дэлхийн нийтэд түүх айгүй том давуу тал болчихсон байдаг. За хэрэглээний хэлбэр болсон юм. Хэрэглээний хэлбэр болсон. За энийг бол тэдлээ гаргаа. За тэгээд Sir Lipton гэдэг нөхөр бол энийг бол дэлхийн нийтээр тараасан байна. Тэгээд одоо Уганда, Шри-Ланк айгүй олон улсад ингээд цайны тариалантай тий. Lipton-ийн түүх бол өөрөө Шри-Ланкад газар аваад тэндээ цай тариад тэгж гисэн юм байна. За британчуудын цай тарих энэ кофе тарих бизнесээ ихтэй яасан гэхээр Шри-Ланкийг авчаад за энэ Британий эзэнт улсын газраа гэж булааж авсан байгаа. Булааж авангуудаа Британий бизнесмэнүүд маш хямдхан үнээр зараад тэр бүх юма ихнээсээ тохирсон байгаа шүү дээ. Тэн дээрээ цай тариалж тэгж засгийн газар нь бенефит авдаг, компаниуд нь бенефит авдаг. Ийм байдлаар ингээд хөгжиж гисэн байдаг. За ингээд тамилчдыг авчирсан байдаг. За тэнгуэл британчууд яасан гэхэл тамилчдыг авчирна шүү дээ. Тамилчдыг хинд ушаашинтай. За тэгвэл тамилчдыг авчираад ингээд олон жил болонгол тэд чинь ингээд Шри-Ланк төстөрсөн дараа 2 3 дахь генерашн гарч ирээд Шри-Ланк хүн болно шүү дээ. Энэ бол өөртөө энтэг гэж ярихгүй шүү дээ тэр чинь тий. Би бол хинд ушаашинтай. Тэнгүүл энэ чинь нэг шашны хувьд бол үндэсний орн нэг ялгаа гарч иж байгаа байхгүй. Ялгаа гарч ирэнгүүт энэ ялгаан дээр бас британчууд айгүй тоглолдог гэсэн юм байна. Тоглолт. Яг бол энэ чинь ингээл нэгтчих юм бол эдгээр чинь бас хүчтэй болно шүү дээ тий. Тоглолдог. Тэнгүүт энэ ялгаан буюу британчууд 1848 онд гарсны дараа энэ асуудал нь одоо бол үргэлжилж байдаг. Нөгөө хэдэн энтхийн тамилуудаа одоо гад үздэг ч юм уу нөгөө хэд бид нар бол энд ингээд британчуудын хүчээр сууршаад бид нар одоо ингээд энд хэрэгэн болсон гэдэг ч юм уу иймэрхүү асуудал одоо гарч байдаг. За тэгээ британчууд нэг амар зөв юм одоо бидэртэй хүртэл ойролцооныг түүх гарч иж байгаа. Тэрний үгээр британчууд Шри-Ланк төмөр зам барьж гисэн, бомб барьж гисэн, зам харилцаа холбоо одоо тэгэл орчин үеийн айгүй олон юмнуудыг одоо Шри-Ланкийн их сургууль гэдэг бас Азийн хамгийн эртний сургууль нэг аахгүй. Тэр нь Британий ангаах ухааны юун дээр суурин дээр үүсээд ингээд төгссөн одоо Азийн хамгийн анхны сургуулиуд нэг гэдэг ч байгаа аахгүй. За тэгвэл ингээд харахаар британчууд тэргээд болохоор бид нар танаа улсыг хөгжүүлж өгсөн юм гоё юмнууд барьж өгсөн гэдэг боловч нөгөө талаар Шри-Ланк улсын хямд ажиллах хүчийг ашиглаж исэн газар нутгийг одоо ингээд ашиглаж исэн. Байгалийн нөөцийг ашиглаж исэн. Цай, кофе айгүй олон юм ашиглаж исэн. Тэгээд тэрийг ашигласан мөртлөө танад ийм юмнууд барьж өгсөн гэдэг. Тэнгүүд энэ яг манайхтай адилхан сонсогдож байгаа байхгүй. Манай уран, алт, зис одоо Жон Шайгуул юм Орос руу гарч зөвлөлт рүү гарсан гэхдээ бидэрт зөрүүлээд яхаа имлэг сургуул те танахыг тэмбүүнээс салгаж өгсөн гэдэг ч юм уу те хот байгуулж өгсөн төмөр зам барьж өгсөн. Яг энэтэй адилхан түүх надад санаанд орсон. Тэгээд энийг бол британчууд болоо сүүлд нь бол мэдээж за энэ бол өлийн зөвшөөрсөн те. За ийм барьж өгсөн ч гэсэн бид нар танаагаас бүр их хэмээг бол авцсан шүү гэдэг юмарсан те. Энэ хямрал ингээд тодорхой хэмжээнд байдаг. Яг нөгөө талаар одоо нөө Шри-Ланк нь дэлхийн цайны бизнесийн одоо хамгийн том толгой синамоны одоо хамгийн том экспортлогч гэдэг ч юм уу те. Ийм түүх юу байгаа. За тэгээд ерөөдөө 1824 онд британчууд Хятадаас мэрэгчлэнүүдийг авчираад анхны одоо цайны үрийг Шри-Ланкад тарьчихсан байна. Тэгээ 1824 онд. За тэгээд тэнд ингээд одоо хааны одоо ботаник гарден гэхэлэр одоо Монголоор юу зорчлох вэ? Цэцэрлэгт одоо ботаникийн нэг л дээ. Ботаникаараа л явах бах тий. Одоо хааны одоо ботаникийн тим одоо цэцэрлэгт хүрээлэнд юг тарьсан байгаа. Одоо тийм анхны тим цайг тариад за эндээс болохоор ингээд том бизнес болох эхлүүд нь ерөөдөө тухайн үед бол тавьсан байдаг. За урд нь тэгэхээр кофе ер нь гол төлөв их урах. Тий, кофе ч гэсэн бас л авчирсан шүү дээ. Шри-Ланкад тий. Ерөөдөө кофе тарьжсэн. Гэхдээ кофений бизнес нь ингээд балраад Шри-Ланкад ингээд өөр ингэснэ үргүү ч юм уу юу бодоод ирж газар тариалан өвч одоо Ирландын нөмсний өвчин шиг юм болж байгаа байхгүй тий. Тийм болонгол дараа нь цай тарьсан цай айгу амжилттай болоод тэгээд Цейлон гэдэг нэр нь ерөөдөө дэлхийн нийтээрсэн. Цейлон цай гэдэг нь өөрөө угаасаа дэлхийд хамгийн алдартай одоо брэнд болсон шүү. За цайны дүүх нь бол ерөөдөө ийм байна Шри-Ланк дээр. Тэгээд тамилчуудыг авчих. За тэнгуэл бид нар тамилчуудын талаар нэг юм дурдах хэрэгтэй болно. Зайлшгүй. За юу дурдах вэ гэхээр дэлхий дээр өөрийн гэсэн газар нутаггүй үндэстнүүд гэж байдаг. Энэ дээр дэлхийд өөрийн гэсэн газар нутаггүй хамгийн их хүнтэй одоо үндэстэн бол тамилчууд. Нийт 80 сая тамил байдаг дэлхий дээр. Энтхийн өмнөд засгийн одоо Надо тамил гэж байгаа шүү дээ. Надо муж Шри-Ланк ч юм уу тэ хамгийн гол эсгүүд нэг байгаа байхгүй. Тэгээд дэлхий дээр одоо өөрийн гэсэн одоо газар нутаггүй үндэстэн гэхэлэр нэгт тамилчууд 80 сая ордог. Хоёр кантончууд Хятадын өмнөд засгийн кантончууд 68 сая
ордог. Одоо Хонконг, Макао эсгийн те. Дараа нь Оромо үндэст. Одоо Африкт байдаг Кен, Этиопид байдаг 61 сая Оромо. За дараа нь Нигерийн Yoruba, Igbo гэдэг 35 сая, 33 сая гэдэг ч юм уу те. Курдууд 33 сая. Одоо дэлхийн нийтийн хамгийн том одоо мэддэг нь курдууд болчиход байна л да те. Иран, Турк, одоо Ирак те. Йордан хэсгэр байдаг курдууд өөрсдийн газар нутагтаа болно гэж аягүй үздэг харамсалтай тэр мөрөөдлөрөдөө талаар болж байгаа шүү. Курдистан гэдэг Курдийн улс бол өөртөө тэр Турк, Иран, Иракаас тодорхой хэмжээний газар нутгийг аваад оршин тогтнох боломж бол байж магадгүй байсан тий. Салан тусгаарлах гэж олон жил үдэлж байгаа да тий. Тий. Тэгэхээр тамилчууд болохоор бас ийм одоо түүхтэй. Тавилантай арт түмэн. За тавилантай. За тэгвэл хэдүүлээ нэгэнд цай ярьсных тий. Цай гэдэг үг маань аанаас гаралтай юм бэ гэдэг юмыг сөндчих гэж бодож байна. За дэлхийд ерөөсөө цайг хоёр янзаар л хэлдэг. Нэг нь ча, нэг нь ти. Манайх болохоор ча буюу цай одоо гарлын нөхдөд байна шүү дээ тий. За энэ хоёрыг хоёулаа хятаас гаралтай. Хоёулаа хятаас гаралтай. Хятаас гаралтаагаас ти гэдэг ча гэдэг нь болохоор яг одоо мандарин хятад буюу хятаас гараад ингээд түгээд. За орсууд бол юу гэдэг үлээ орсоор чинь чай гэдэг тий. Орсууд чай, монголчууд цай, хятадууд ча тий. Тэд нар айгүй бол үндэстэй яг иймэрхүү байдлаар нэг жоохон өөр, аялга нь өөр ч юм уу байдаг бол ти гэдэг нь ихэд одоо нэг Шанхай, Тайван хавцаас гаралтай. Одоо Шанхай эртний хятадын нийслэл Нанжин тий. Тэр Шанхай тэр аваас ихэд ти гэдэг нэр нь гаралтай байдаг. Яг ти и үсгэх шүү. Монголоор бол. Тий тэгээд ингээд дэлхийн нийтээр ингээд бас түгээд юу болсон байдаг. Юу лээ? Ти гэдэг нэрээр явсан. За ингээд ти гэдэг нэр нь болохоор юу гэхээр англид ирэхэд ти гэж нэрлээд одоо дэлхийн нийтээр ти болон ча гэдэг нэрээр ирэхэд түгсэн ийм түүхтэй байдаг. Одоо цайны түүхийг одоо ингээд газрын зураг дээр ярил тэ. За тэнгууд л одоо энэ дээр ахаад нэг газрын зураг. За тэгвэл Ти гэдэг нэр биш үү те. Энэ Ти гэдэг нэр нөхөд далаагаар дамжиж дэлхийн нийтэд ингээд төгсөн байдаг. Одоо Тайван болон Шанхайгаас далаагаар дамжиж Австрал ч юм уу те. За ерөөдөө Индонез, Африкийн урд хэсэг, за тэгээ Европ руу ерөөдөө тархсан байдаг. Ти гэдэг нэр нь. За Ча гэдэг нэр нь ерөөдөө газраар илүү тархсан. Худалдаачдыг дамжиж одоо Араб худалдаачид, Перс худалдаачид, нүүдэлчдийг дамжиж те. За тийм учраас Орос, Монгол, Казахстан, Арабууд тэр чигээрээ Ча гэдэг нэрээр нь явдаг. За тэнгуүтэ Африкийн хойд хэсэг мэсэг бас чаагаар нь явд. Яг бол тэд нар чинь арабуудаар дандаа дамжаад очсон. Тэгээ Африкийн өмнөд зүг буюу Сахараас өмнөд зүгүүд нь болохоор дандаа тигээр явдаг. Ийм ялгаатай ти болон чаа гэдэг ялгаа. Тэгэхээр ерөнхийдөө ти гэдэг нэр нь болохоор далаагаар дамжсан, чаа гэдэг нэр нь газараар дамжсан. Нөгөө манайх ч хятадтай газараар хэлж байгаа учраас чаа гэдэг нэр нь орж ирсэн. Ийм түүх байна. Маш сонирхолтой. Италиар те. Тий, тэгэхээр яг Европ тий байгаа сте бүгдээрээ тий. Яг далаагаар дамжсан. Тэнгүүд л Орос болон зүүн Европын зарим хэсгүүдээр чаа гэдэг. Тий, чай. Тий, чай гэдэг. Болгоор тий үжилтэй. Чай. Чай. Яг зүг байгаа сте. Тэгэхээр нөө зүүн Европ болон Туркууд чай гэдэг. Тий. Сая гүржүүд чай гэж байна. Яг газараар явцсан бохгүй тэр чинь. Нүүдэлчдэр дамжсан, торгоны замаар дамжаад, Силк руудаар дамжаад Европ руу очсон. Тэнгүүд нөгөө талаад нь Португалчууд нь далаагаар авчаад тэнгүүд баруун Европоосоо ерөөдөө ти болоод ордорсон. За тэнгүүдээ нөө булгаар орчимдөр уулзж штэ та ти болон чав орчин тэ. Тэгэхээр бид нар Цейлон буюу одоо энэ Шри-Ланк улсыг ярьж байгаа бол заавал энэ ти чагийн түүхийг бол ярихгүй болохгүй хаа гэд энийг ирэхэд бас бэлдээд ороод ирлээ. За Шри-Ланк улс маань газар спонсорууд танилцуулж байгаа юм. Тэгээ. За тэгээ Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ногоон ирээдүг хөгжүүлийн өрөөтэй MMS компани ивент гэж ажиллаж байгаа. За MMS компани нь одоо эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтийг технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог бөгөөд Америк нэгдсэн улсын 100 жилийн түүхтэй Milwaukee Tool компани цахилгаан тоног төхөөрөмж багжийг Монголд албан ёсоор борлуулдаг юм байна. Тэгэхээр нөгөө Америкийн нөгөө ингээд нэвтрүүлэг влогуудаар харахаар ингээд гэртээ тавилах ихтэй засвар ихтэй дандаа Milwaukee байдаг шүү дээ. Өөртөө идэг. Тэгээд Milwaukee-гийн цахилгаан багжаар идэг. Хөрөө, хадаас тэр хэмждэг бүх юм гоё дандаа цахилгаан тэгээд хүний гарттай ингээд хэрэглэхэд хялбар тийм багж тоног төхөөрөмжүүд байдаг. Тэгэхээр энэ алдартай Milwaukee брендинг багжийг Монголд MMS компани маань борлуулдаг юм байна. Та тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг Milwaukee Tool Mongolia Facebook хуудаснаас ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад өөрийн хүссэн багж тоног төхөөрөмжөө худалдаж аваад хүссэн байшингаа барьж хүссэн тавилгаа өгсрөх боломжтой юм байна.
Ингээд Atlas нэвтрүүлгийг ивент итгэж байгаа ногоо ирээдүйг хөгжүүлэгч MMS компанид баярлалаа. За чиний үн би ганц юм хэлэх гэж байгаа мартчих. Тамилчууд гэж байгаа шүү дээ, тий. Тамил хэл дэлхийд дээр хамгийн олон цагаан талын үсэгтэй хэл. Цагаан талын үсэгтэй хэл. 247 үсэгтэй тамил хэл. Маш олон үсэгтэй. Маш манайч одоо 35 үсэгтэй шүү дээ, тий. За тэгвэл тамил хэл нэгт ордог. Хоёрт нь битүүрийн очдог Khmer хэл, Камбож хэл. 74 цагаан талын үсэгтэй байна. Маш олон үсэгтэй. Тэгээд Непал 64, Хинду 50 хэлтэй. 50 одоо хэлтэй үсэгтэй. Тэгвэл хүмүүс ягаад хятад орохгүй? Хятадч юм бол үсэг гэхээс л ханц болчихж байгаа юм тий. Арай өөр дүрс үсэг болчихдог тий. За ийм бас юу байна? Маш сонирхолтой байна. Түүх байна. За Шри-Ланк руугаа буцаж ороход Шри-Ланк маань нөгөө газар зүүн байрлалаасаа хамаарат яа харахгүй мянган жилийн турш газрын тээвэр худалдаа арилжааны тий яг зам голд байсан. Тэгэхээр тэр байрлалаасаа болоод нөгөө гадны колоничлогч улс орнуудын анхаарлыг татхаас өөр аргагүй байдалд байсан гэсэн үг. За тэгэхээр яг Шри-Ланкийнхаа өөрийнх нь түүхтэй жоохон буцаад эргээ ярихад тий одоо манай толлын өмнөх 500 600 бараг 2500 жилийн өмнөөс тий одоо буддын шашны нөлөөгөөр хөгжиж гисэн гэж үздэг юм байна. Буддын шашин анх Шри-Ланкад очсноор. За тэгээд түүхийн гэрчүүдийн тэмдэглэснээр бол анх буддизмыг үндэслэгч Махаэрива нь 3 дугаар зуунд тэнд буддын шашныг аваадсан гэж үздэг юм байна. За тэгээд Анатоны үе гэж одоо уурхаан үе гэж тий тэдний түүхэн үе байна. Баруун эрэг орчимд нутаглаж байсан анхны соёл иргэншил нь 3 дугаар зуунд эхэлсэн гэж үздэг бөгөөд энэ үеийн археологийн олдврууд нь төмөр металл боловсруулалт усан сангийн системийг харуулдаг. За энэ бас Khmer-үүдтэй адилхан гайхалтай усчд. Ер нь бол яг энэ шүү. Шри-Ланк ч юу байт юм? Усны системийг манай эртний 1-р зуунд илүү 2-р зуунд хийгээд тэр усны систем нь одоо болтол байж байгаа. Одоо болтол байдаг. Маш олон хиймэл нуур усалгааны системтэй дандаа хүний гараар бүтээсэн. Энд эсвэл тэрийг хоёлаа юун дээр очиж Камбож дээр ярьсан шүү нэг бас тийм байна. За тэгээд Анурадхапур хот нь 3 дугаар зуунаас 11 дугаар зуун хүртэл буддизм болон соёлын төв болон хөгжсөн байсан бөгөөд энэ үеийн архитектур, сүсэг бишрэлийн сүмхийдүүд өдийг хүртэл хадаглагцаар үлдсэн байдаг юм байна. За тэгээ 10 дундад үе буюу те 15 дугаар зуунаас тэдний канди за хэдийгээр жижигхэн газар нутагтаач гэсэн дотроо ер нь бол маш олон юм жижиг хант улсууд хуваагдсан байсан байлээ. За тэгээ зарим хант улсантай түүхэн зарим үед бус хант улсаа эзлээд илүү хүчтэй төрөмгий байдаг бол зарим нь ингээд дагаар орох байдлаар ер нь бол байсан. Тэгээд 15 дугаар зууны үед Канди хотыг улсын төв болгосон бөгөөд засаг сахиргааныхын төв болон хөгжүүлсэн байсан. Энэ үед соёл урлаг, шашин шүтлэг одоо дээд зэгтээ тулж хөгжсөн бөгөөд ер нь бол одоо буддын шашны ер нь бол буддын шашин тэдний соёл урлаг ахуйд нь маш гүн гүнзгий одоо шингэсэн байдаг юм байна. За тэгээд 16-аас 17 дугаар зуун мэдээж колоничлалын эр үе болсон. За тэгээ эхлээд португалчууд хөрөлцөн ирсэн. За дараа нь Голландууд арилжаа намыг хийхээр ирээ. За тэгээд Английн колон болсон юм байна. За тэгээ 16 дугаар зуунаас эхлээд зэрэг худалдааны зорилгоор Португал зэргүүд Шри-Ланкад анх ирсэн бол 17 дугаар зуунаас 19 дугаар зууны хүртэл Английн колони байсан бөгөөд энэ үед яг боловсрол инженерийн салбарт нэлээд хязгаарсан гэж үздэг юм байна. Гэтэ колон орн байд гэдэг бол яаж тэгэлгүй яах вэ? Ямар олиг байх вэ? 20 дугаар зуунд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1948 онд Английн колоноос гараад Английн Commonwealth буюу хамтын нийгэмлэгийн орнуудын нэг болсон. За тэгээ харамсалтай нь тусгаар тогтнолоо олоод нэг удаагүй байтал 30 хэдэн жил 40 хүрхгүй жилийн дараа ер нь бол орчин цагийн түүхэнд хамгийн удаа үргэлжилсэн иргэний дайн тооцогдно. 1983 оноос 2009 оны хооронд иргэний дайн. За энэ ямар иргэний дайны учир шалтгаан юу? Маш олон шалтгаан мэдээж байгаа. Гэхдээ яг өөрийн мэдж байгаа хамгийн том шалтгаанаа дуртахад ерөнхий сайд нь одоо нөгөө тусгаар ус болсны дараахтай анхны ерөнхий сайд нь Синхала хэлээ төрийн хэл болгосон юм байна. Төрийн хэл болгоод манай улсын төрийн соргонт хэл бол Синхала хэл байдаг шийдвэр гаргасан нөгөө тамилчуудын эгд үцлийг дургуутслыг маш их хүргэсэн. За тэгээд ерөнхий сайд нас барснаас хойш түүний гэргийн бас айгүй олон жил ерөнхий сайд хийсэн байлээ. Тэгэхээр бараанцах шин болчихж байгаа байхгүй юм тий. Тэгээд нөгөө Синхалачуудаа илүү давуу байдал олгодог тий. Үндэсний бусад цөөнхүүдийн эрх ашгийг хүндсэн ноцтой асуудлууд гарч ирсэн учраас энэ дотроо маш удаан дайдсан тамилчууд одоо хүн амын нийт олонх Синхалачуудын эсрэг тулдсаар маш удаан үргэлжилсэн иргэний дайн 2009 онд дууссан. За тэгээ иргэний дайн дуусаад нэгдсэн бүтэн улс хэвээрээ үлдсэн боловч мэдээж нөгөө эдийн засгийн олон жил үргэлжилсэн эдийн засгийн дайны дараах эдийн засгийн хямрал, нийгмийн эдийн засаг, хүмүүнлэгийн маш олон хямралт, сорилттой энэ улс маань одоо болтол тэмцээр байгаа юм байна.
За тэглгүй яах вэ? За тэгээ Шри-Ланк улсын хувьд бол одоо улсын далбаа гэж байгаа шүү дээ. За Арслангийн зурагтай манай ерөөдөө гомбо харуулж байгаа те. Арслангийн зурагтай далбаа гэдэг. За энэ далбаа болохоор дэлхийн хамгийн эртний далбаануудын нэг гэж явдаг. Яагаад гэх юм бол манай эртний өмнөх 486 онд одоо хамгийн анх ирсэн одоо Шри-Ланкийн хаан энтгээс эрэхтэй одоо Вижая Арслангийн юутай одоо тийм далбаатай одоо иржсэн. Энэ болохоор ингээд Арслан гэдэг бол ерөөдөө түүхэн газ амтгаар энтэгд бас амьдэрдэг ус амтан. Тэр нөө бид нар бар Арслан хоёр толдвол хэн дийлэх вэ гэсэн. Энтэгд бол энэ тулсан байх магадaltaй байхгүй те. Энтэг ч одоо бол бартаа шүү. Ерөөдөө энтэгд бол түүхэн цаг үедээ ерөөдөө бас тодорхой хэмжээнд Арслан байсан. Одоо байхгүй болц. Одоо зөвхөн Африкт байгаа те. Тэр нь Арслан авчирч исэн. Тэгээ манай эдний өмнөх 486 он гэхэр тухайд угаас Арслан байсан гэсэн үг те. За тэгээд энэ далбааны яг тодорхой хэмжээнд ингээд жоо өөрчлөгдөж явсан ч гэсэн гол нөө далбааныхын үндсэн суурийг алдахгүй явсан. Тэгэхээр Шри-Ланк бол асар түүхтэй ард түмэн асар түүхтэй тийм далбаатай гэдгийг одоо бид нар бас ингээд хэлхийн зүйтэй байхаа. Тэгээд Шри-Ланкийн улсын хувьд бас нэг онцгой тохиол байдаг нь дэлхийд дээр хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдтай болж байна. За 1960 онд Сримава Бандаранакей гэдэг одоо хүн Шри-Ланкийн одоо Freedom Party гэхэлэр үндэсний одоо эрхчлөөний нам тийм. Эрхчлөөний Шри-Ланкийн эрхчлөөний намын лидер байсан. За тэгээ сонгуул болоод ялаад дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Шри-Ланкаас гарч иж. Би болохоор одоо Европоос ч юм уу Австралиас ч юм уу гэж бодож исэн. Яг энийг уншиж байхдаа тэг чин Шри-Ланкаас байсан юм байна. Яг орчин үеийн шүү тийм. Харин тэ орчин үед ч гэсэн ер нь бол исламын шашинтай одоо биднийхаар бол нөгөө тийм сайн хөгжөөгүй орнууд эмэгтэй ерөнхий сайд маш их сонгодог. За тэгээд ийм эмэгтэй ерөнхий сайд ерөөхдөө байсан байгаа. За дээрээс нь Шри-Ланк улсад болохоор дэлхийн хамгийн эртний бас хүн мод нэг өөрөө гараараа суулгаж байгаа шүү дээ. Тэрийг бол Шри-Ланкт суулгаж ирсэн ч үздэг юм байна. Тэгэхээр Шри-Ланк улсын түүхийн хувьд бол энэ бол айгүй том нөлөө болж байна. За Шри-Ланк улсын далбаа нь яг хоо сая далбааг нь харчаа би зөвөр өөртөө төрсөн тэнийг бодлоо хуваалцах гэсэн. Нөгөө Синха гэж байгаа шүү дээ тий. Гэтэл нөгөө Синга гэдэг Таиландын гоё пип байдаг та Арслангийн. Тий, Синга яг үнтэй. Би тэрийг бодчиход ямар холбоотой юм бэ гэж гайхажсэн чи ер нь бол учрыг нь оллоо. За Шри-Ланкийн далбаа дээр нь өөрөө нөгөө буддын шашин гүн гүнзгий буддын сүсэг бэсрэлтэй улс учраас төрийн далбаанд нь үрдэл буддын агуулгууд маш ихээр байдаг юм байна. За далбаанд дөрвөн болонд байгаа дөрвөн навчинд бод модны навчууд бөгөөд дөрвөн дэд чанарыг илэрхийлдэг байна. Нэг нь инрэл буюу нета, хоёр дахь нь өрөвдөх сэтгэл буюу каруна, гурав дахь нь мужита буюу баяр хөөрөлийг хуваалцах, тэгээд тэгш сэтгэл буюу упека гэсэн дөрвөн навчийг бэлэгддэг юм байна. За тэгээд Шри-Ланкийн эртнээс нэг бол одоо ламын ёсны тэ санхин уламжлалтай бөгөөд ёс суртахуун, нийгмийн сургаалт тэ одоо тэр нөгөө одоо тухайн улс орны түмний үндэсний ондоошлыг тодорхойлоход бий болгоход маш их одоо хүчтэй нөлөөтэй байсан бөгөөд тэдний буддын шашин нь Мьянмар, Таиландын буддын шашинтай маш ойрхон. Тэгээд ёслол, сахил уламжлал нь ер нь бол маш төстэй тооцогддог юм байна. Тийм учраас нөгөө Таиландын буддын шашин тэр Таиландын тэр Синха пивний тэр Арслан ч гэсэн энэтэй холбоотой байна гэж би ойлгосон. За тэгээ бурхан багшийн ариун шүдний шүтэн хадгалагддаг гэдгээрээ алдартай. Энэ шүтэн 4-р зуунд Шри-Ланкад авчирсан бөгөөд одоогийн Канди хотын одоо бурхны шүдний сүм буюу Шри Далада Малигавад хадгалагддаг юм байна. За тэгээ энэ мэдээж буддын шашинтай мянган сүсгтнүүдийн мөргөлийн цэг болсон. За тэгээ Шри-Ланк дээр бид нар одоо ярихад 2004 оны Андаманы тэнгист болсон одоо газар хөдлөлтөөс үүдсэн цунамиг ярихгүй болохгүй. Ягаад гэвэл энэ цунами зөвхөн Шри-Ланкт нөлөөлөөгүй тухайд Мьянмар, Таиланд тэ энэтхэг гэл айгүй олон улсад нөлөөсөн. За эндээс бол хамгийн том хохирол бол ерөөдөө Таиландын Каолак болон одоо Шри-Ланкийн одоо энэ энтэг Шри-Ланкийн Тамил Надом мууж болон Шри-Ланкт ингээд 3 газар хамгийн том юунууд нүүссэн байдаг. За энэ болохоор тэгээд 21-р зууны хамгийн том одоо юунуудын нэг гэж авдаг. Одоо disaster гэхэлэр ч юм уу сүрлүүдийн нэг гэх юм уу юу байгалийн гамшиг гэх юм уу байгалийн гамшигуудын нэг гэж явдаг. За тэгээд энэ гамшиг гарснаар Шри-Ланкад бол ерөөдөө 40-оос 80 мянган нас орсон маш олон гэмтсэн орон гэргүй болсон гэж боддог. Дээрээс нь цайны нэг юу штэ талбай маш ихээр сүдсэн. За энэс л дэлхийн Шри-Ланкийн цайны ургац 60% сүдсэн гэдэг мэдээллийг бол би тухайд бол авч исэн. За тэгээд дэлхий дээр ингээд 21-р зуунд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөөс 2-т орж байгаа юм. Айгуу том газар хөдлөлтсөн. За энэс л айгуу томос. Таиланд
нэг кино байдсан шүү дээ. Газар хөдлөлтөд Таиландд болдог нэг Испани гэр бүлийн, Европ гэр бүлийн нэг кино байдсан шүү дээ. Айгу алдартай кино. Би нэрийг марччихжээ. Санахгүй байна. Айгу алдартай кино. Тэр ингээд яг Таиландын тэр Колакт болсон тэр нэг газар хөдлөлтөө шүү дээ. Тэрнээс болоод тэгээд нэг гэр бүл амьд үлддэг хөхгүй. Тэгээд тэрүүгээр ингээд эхнэр нь ингээд жоохон эрүүл мэндийн асуудалтаас хөл доголж моголж явдаг гэсэн. Тэрнээс болоод нөхөр бол зохиол өчөө тэр нь кино болоод за тэр кино нь болохоор айгүй алдартай тийм кино болж одоо Netflix дээр байд юм да. Би нэрийг одоо ингээд олоодох заа. Нэрийг мартчих юм зөндөө үзчихсэн киногоо. Тэгээд тэр кино бол ингээд гарч исэн. За тэгэхээр Impossible гэдэг кино шүү. 2012 онд кино гарч ирсэн. Impossible гэдэг кино. Айгүй лаг кино гарсан шин. 45 сая доллар бүтээ 198 сая Америк долларыг бол олсон. Ийм алдартай кино. Warner Bros. Pictures. Энэ дээр болохоор яг тэр 2004 оны тэр Андаманы тэнгист болдог. Газар хөдлөлтөөс үүссэн үйл явдал болдог. Энэ болохоор Шри-Ланкад айгүй том нөлөө үзүүлсэн. Би 2004 онд оюутан багтаа энэ мэдээгээр харж ирсэн. Айгүй том цунами ингээд ирэг рүү орж ирээд тэгээ нөө ирэг дээрээс хүмүүсийг бүгдийг ингээд аваа авчдаг. Амар том цунами болжсэн. Тэгээ Шри-Ланк бол энэс болж эдийн засгийн айгүй том хямрал үүссэн. Одоо нэг жиргэний дай ингээд удаан болсон гэж шүү дээ. Тэрний баг дараах нь тэрний дундуур болж байгаа. Энд чин дээр тэн дээр айгүй том юу болчихж байгаа байхгүй. Маш их хор огчлоо галын очолоод гаргаад өгчдөг тийм. Ийм том юм болсон. Энийг бол одоо дуртахгүй болохгүй гэж одоо би бодож байна. За хоёлаа төр завсарлаад ээлжтэй. Ивент итгэжээ дурдъя. За Atlas нэвтрүүлгийг маань эрсдлийг давах хүчээрээ бод даатгал ивент итгэдэг лээ. За бод даатгалын салбарт 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг бөгөөд харилцагч нартай, найдвартай хурдан хэлбэр үйлчилгээ, эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгодог. За энэ удаагийн дугаар маань бод даатгал компани гадаад дотоод аяллаа даатгалыг онцгойлон та бүгд санал болгож байна. За гадаад улс оронд аялж амарч буй аялагчид зориулсан аяллаа иж бүрэн даатгал нь аяллаа явц тохиолдож болох гинтийн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд байгалийн хязгааргүйгээр 24/7 үйлчилдэг хамгаалалттай даатгал юм байна. За тэгэхээр гадаад улсад аялахдаа ер нь бол одоо даатгалгүй явна гэдэг ойлголт байхгүй болсон. Хэдийгээр бид нэр интернеттэй гадаад хэл усны ингээд ачаар аяллаа маш нарийн төлөвлөлөөд явж байгаа боловч энэ чинь амьдрал юу ч тохиолдож болно. Таны онгоц хоосорч болно, санаанд гөөхөл гараа гимтээдэж болно. Магадгүй эцэн хоолноосоо хоолны тий харшилж авч болно. Харшилд хоолны орлогод жорох эрсдэлтэй шүү дээ тий. Тэгэхээр энэ бүгд гадаад аяллаа даатгалтай явахаар юу гэхээр хамгийн түрүүнд өөр нэн шаардлагатайгаа эрүүл мэндийн үйлчилгээг яралтай авах боломжтой. Тэгээ олон улсын сүлжээний хамгийн сайн эмнэлэгт нь очиод эрүүл мэндийн үйлчилгээг аваад тэр төлбөрөө эргэж ирээд даатгалынхаа полисийнхаа дагуу нөхөө олгороо буцаагаад авах боломжтой. Тэгэхээр ер нь бол гадаад аялах байгаа бол эрүүл мэндийн даатгал заавал хэрэгтэй. Таны онгоц хоцорч болно, таны ачаа ирээгүй ээж болно. Дамжин өнгөрөх нислэг хооронд чинь та нэг 2 хоног өөр газар байх байтал таны ачаа ирээгүй болмоос та дулаан тоглох хувцгүй байж болно. Энэ үед таны онгоц хойшлоос болоод зорт буудал хонж болно. Энэ бүх зардлуудыг та гадаад аялын даатгалаасаа нөхөө олгор болгоод авах боломжтой. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгийг маань ивент итгэж байгаа бод даатгалтаа баярлалаа. Харин та бүхэн гадаад дотоодын аяллаа бод даатгалаар хийлгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг bodzoras.insurance.com хаягаар болон бод даатгал компани хаяг Улаанбаатар хот Шингэлтэй 4 баг тойрог 3 бод самгагт та бүхэн ирээд хүссэн даатгалын үйлчилгээгээ бод даатгалаас авах боломжтой байна. За тэгээ та цаа явахад даатгал ч юм уу ямар нэгэн юмнууд тохиолдог үстэй. Онгоцоос хоцорсон гэсэн нэг юм мэдээлэл гарсан байна. Тэр юу болсон бэ? За тэгсэн юм аа. Тэр юм болсон. Тэр миний хариуцлага байсан болцсон. Бид нөгөө аялагчтайгаа хамт яг төрүүлээд очсон шүү дээ. Тэгээ аялагчтайгаа ягаад ч юм хамт ирнэ л гэж бодоод 11 цагаас ниснэ гэж бодоод нисэх бодол дээр өглөө 9 цагт ирсэн чинь таны нислэг байхгүй байна гэд. Ягаад байхгүй юм гэсэн чи яг нөгөө өмнө явсан зандаа цэнгэл бид гурвын нислэг өглөө 7 цагт байж. Тэрийгээ би билетэн дээр огт хараагүй. Группээрээ цуг явж байгаа л гэж бодсон. За тэгээ одоо яах вэ? Энэ онгоцонд суух хэрэгтэй. Дараагийн нислэг маань Улаанбаатар руу бүр ингээ хоцрох гэдэг ш. Зандаа бол гүржид үлдчихээ энэ сайхан байна. Гой хоолтой амттай дарстай энд хэд хоног чамаагүй үлдээ амрыг гэд болдгоо. Тэр би чинь хүүхд рүүгээ яарч чинь сэнгэл хүүхд рүүгээ яарч штэ. Тэгээд цаашаа Turkish Airlines дээр нөгөө касс ажилтан дээр нь очиод уулзсан чинь та хэрвээ эндээс билет худалдаж авах юм бол сүүлийн мөч болохоор $3,800 болж байна. Та Монголд байгаа агенттайгаа эргээд тэг мэдээж A-Star компани маань нэг олон жил аялын үйл ажиллагаа явуулж байгаа Turkish Airlines-тай айгу мэргэжлийн төвшөнд хамтран ажилладаг болохоор A-Star руу холбогдоод A-Star маань Turkish Airlines руу холбогдоод бид гурвыг дараагийн нислэгт одоо манай аялагчтай нислэгт ямар нэмэлт төлбөр торгуулгүйгээр оруулж гисэн.
Тийм зүйл болсон. Тэр бол би олон жил одоо 20 гаруй жил явж байна да. Амьдралдаа онгоцноос соторсон төгөлтөл маань. Онгоцноос соторх амар хаа. Би ч та 2 3 удаа яг эвгүй тулсан тус. Тийм тус. За бид нар Шри-Ланк улсын талаар ярьж байгаа юм чи Шри-Ланкийн спортын юм бас тодорхой хэмжээнд дөндөө. За тэглгүй яа. Шри-Ланк улс Олимпиад 2 хон мөнгө медальтай. Олимпийн 2 хон мөнгө медальтай. За эхний мөнгө медаль бол 1948 онд ерөөдөө Британи хүн авсан байдаг. Хөнгө атлетикийн 400 метрийн халгалтайг үлдэж байдаг тийм. Тэрүүгээр авсан байдаг. Ядаа Британи колони байсан. Тийм хараагаа 400 метрт ингээд бүтэн нэг дөрж байгаа шүү дээ. За Данкан Вайт гэдэг нөхөр байдаг. За тэгэхээр энэ бол яг Шри-Ланк хүн авсан медаль биш байгаа байхгүй тийм. Шри-Ланкийн нэр дээр оролцсон Британи нөхөр байгаа байхгүй. Одоо тэнд ингээд цааны тариал эрхэлж хагаад аав ээж нь олон жил амьдраад тэнд Шри-Ланк хүн болцсон гэхдээ Британи хүн байхгүй 100% тийм. Данкан Вайт гэдэг. За Шри-Ланк хүн 2000 оны Олимпийн наадам Сидней Олимпиад Сусантика Жаясинге гэдэг эмэгтэй 200 метрийн эмэгтэйчдийн төрөлд мөнгөн медаль авсан. За энэ их бас ярих эмэгтэй. Ягаад гэх юм бол энэ Жаясинге бол 1997 онд болсон Афинд болсон хөнгө атлетикийн дэлхийн аваргын 200 метрт мөнгөн медаль авсан. Энэ нь хөнгө атлетикийн спринт буюу ойрын зайн төрөлд Аз твээс авсан хамгийн анхны медаль болсон бүр. Спринтийн зайд Азуудаас. Тэгэхээр энэ Шри-Ланк бол айгүй мондод тамирчин гаргасан байгаа Жаясинге гэдэг. За тэгээд энэ тамирчин Олимпийн наадмын анхны спринтийн төрөлд медаль авсан бас Аз тамирчин болсон. Олимпийн наадамд ч тийм. Ганцаарцсан төрөлтэй. Энэ мондод энэ баг эвдэгдээгүй баха. За сүүлд дор тэр яг хөнгө атлетикийн төрөл дээр бол тэр Чопра алтан медаль авсан. Токио Олимпиадэр энтхийн тамирчин. За тэгэхээр ерөнхийдөө Шри-Ланк бол энэ агуу тамирчныг гаргаж ирсэн. За энэ тамирчин гарч ирэхэд бас боо юм болсон байдаг. За Шри-Ланк те эртний дайнтай ядуу бон асуудалтай байдаг те. За энэ Жаясинге ингээд угаасаа ядуу альтэрсэн. Тэгээд ингээд өөрөө гүүх дуртай ингээд тэмцээн уралдаанд ороод явдаг гэсэн. За тэгээд анх ингээд дэлхийн аварга ч юм уу Олимпийн наадамд оролцохоор ингээд хөнгө атлетикийн холбооноос ямар ч дэмжлэг байдаггүй. За тэгээд 2000 оны Сидней Олимпиад айгүй бэлтгэлтэй байдаг, горох гээд байдаг. Тэгээд ямар ч дэмжлэг байдаггүй ингээд Олимпиад орохын тулд айгүй хөрөнд өрөх шаардлага болсон байдаг. Жаясингег бол. За тэгээд өөрийн гэсэн одоо юмнуудаа бүгдийг зараад те. За Америкт ч бэлтгэл ингээд энэс бол сэтгэл зүйн бас айгүй том гэмтэл авсан гэж одоо гэмтэл буюу одоо тийм сэтгэл зүйд айгүй хүнд байсан гэж байна те. За тэгээд Америк руу одоо тик даваа тэндээ очиж ингээд бэлтгэл хийнэ гэдэг. За ингээд 2000 оны Сидней Олимпийн наадмын ингээд урдсан шатматад ингээд шалгараад оролцоод за тэгээд Жаясинге бол яг тухайн оролдоонд бол 200 метрт хүрэл медаль авч байгаа. За тэгтээ түрүүлж орсон тэр Америк нэгдсэн улсын тамирчин Marion Jones юу хэрэгэлсэн гэдэг шалтгаанаар допинг хэрэгэлсэн гэдэг шалтгаанаар 2007 онд медаль нь алтан медаль нь хурагдаад медаль авсан тамирчид бүгдээрээ дээш нэг гэхэд Жаясинге мөнгөн медальтаар бууж байгаа. Хэрвээ мөнгө авсан байсан бол шууд алт авах нь шүү дээ Шри-Ланкийн тий. За тэгээд ингээд алтан медаль авсан. За ингээд Олимпийн наадмын за хүрэл медальтай ирж байгаа юм тий. Яг тухайд 2000 онд бол дараа нь 2000 онд мөнгө болж байгаа шүү дээ. За ингээд ирсэн чинь нөгөө нэг дэмждэггүй хүмүүс нь бүгдээрээ ингээд тэр медальт нь оролцсон болж таарах гад хуваалцах гад бөө юм болсон байдаг. Энээс болоод бөөн хэрүүл болсон байдаг. Шри-Ланк одоо манай монголчин ингээд тэр ингээд явчихсан ингээд Олимпийн дараа хэрүүл болд яг тэр өөрөө Шри-Ланкт болсон байдаг. Тэгээ нөө Жаясинге ч эмхтэй хүн. За тэгээ нөгөөдгөө чинь улс төрийн өндөр айгүйх ашиглах гэж үтсэн байдаг. Одоо ямар нэгэн нам хов хүн би бол энэ хүнийг гаргаж ирэхэд нөлөөлсөн тусалсан гэдэг иймэрхүүнүүд гаргаж ирсэн байдаг. За тэгээд улс төрийн асуудалд орсон байдаг. За дээрэс нь одоо нөө юу чимдээ тэр хүнтэй холбоотой болох гэж маш олон хүмүүс одоо юу асан байдаг одоо худлаа үнэ ярьдаг ч юм уу те. Тэгээ яг Олимпийн медаль авсны дараа спонсорлох гэж үздэг ч юм уу те. Энээс л тухайн тоглогч бас нэр хүндэд айгүйхээр халдсан Жаясингегийн. Тэгээд энэ дээр одоо юу ч юм дэ Жаясинге гэдэг өөрөө ч гэсэн тодорхой хэмжээнд жоохон муу нэртэй болцсон. Тэгтээ зайл тэр нөө нийгмээс шалтгаалж байгаа юм байгаа байхгүй юу? Тухайн тамирчин шалтгаалж. За тэнгууд одоо юу ч юм дэ нөө допингийн тестэнд орж тодорхой хэмжээндээ тэгэл энэ жоохон эерэг хариу мараа гаргавал тэн дээр нөгөө наа ч угаасаа л юм байсан шүү дээ ч юм уу нэг улс орн дотор нэг асуудал гардаг ч юм уу. За тэнгууд нөхөр нь болохоор Жаясингээд нэг юу өвчргийдлүүлдэг гэсэн тодорхой хэмжээнд ингээд юу болдог гэсэн ингээд бас асуудлууд ингээд гэр бүлийн харилцааны асуудлууд ингээд гарч ирээд яг манад болдог энэ үйл явдлууд Шри-Ланкад болсон байдаг. Тэгээд хүн л байгаа шүү дээ. Тий, хувийн амьдралын ингээд сөхөө. Тэгээд энэ Жаясингегээд одоо Шри-Ланкийн бүх цагийн хамгийн агуу тамирчин тий. Олимпийн медальтай эмэгтэйг бол тодорхой хэмжээнд бас нэг иймэрхүү байдлаар бас угтаж авч дараа нэг боо юм болсон байдаг. Тэгээд Жаясингег бол 2004 оны Афинд болсон Олимпийн наадамд Шри-Ланк улсын
юуг барьж гарчсан байдаг. Далбааг өрж олимпийн наадмын нээлтэнд одоо хэмжигдсэн ийм тамирчаан. Тэгээд энэ тамирчныг бол тодорхой хэмжээнд дурдахгүй болохгүй байх. Гэхдээ ямар ч дэмжлэг байгаагүй. Тэгээд дэмжлэггүй байж өөрийнхөө хувийн төрөнгийг зарж марж Америкт бэлтгэлээж тэгж олимпийн наадмын ямарсан медаль авч Шри-Ланк улсын Шри-Ланк хүн медаль авсан. Ерөөсө сонин ганц тохиолдол нь энэ тохиолдол байгаа. За нөгөөх нь болохоор Duncan White гэж Их Британи гаралтай юм нөхөр байгаамаа. За тэгээд дараа нь 2008 оны Бээжинд бас олимпийн наадам дээр бас Шри-Ланкийн талбайг бас нээлт талд хуйланд дэмж айсинг бас барьж гарчсан байдаг. За ийм түүхийг бол ерөөхдөө туулсан 2009 онд ерөөхдөө спортосоо зодог тайлаад за ерөөхдөө ээжийнхээ ажил руу анхаарал хандуулж хүүтэй болсон. За ийм түүхтэй байгаа. За тэгээд сүүлд бас нэг хүнтэй суугаад тэр нь бас гэр бүлийн хүчирхийл гараад дахиад 2016 онд бас салж малсан иймэрхүүнүүд бол гарсан байдаг. За баярлалаа. За тэгэхээр хоёлаа нэвтрүүлгээ тухайн улс орны талаар ярихгүй байж болохгүй сэдвэр дуусгыг мэдээж хоол. За хоол хүнс нь бол мэдээж гол төлөвтэй үндсэн нүүрс усны их өсвөр нь бол цагаан будаа. За тэгээд карри, кокос, сүү амтлагч зөнгөлөн хэрэгэлдэг. За тэгээд хувцсны хувьд бол эмэгтэйчүүд нь сари, эрэгтэйчүүд нь саранг хүмүүсдэг. Энэхгүйтэй бас ойролцоо. Мэдээж ойролцоо юм чинь тий. За тэгээд урлаг бүжиг нь бол сингала бүжгийн уламжлалтай барабан хөгжим маск жүжиглэлтийн урлаг их хөгжсөн байдаг. За тэгээд нөгөө бод модыг, ариун усыг, уул овоог ер нь байгалийн элементүүдийг монголчуудад ер нь адилхантай онгоцтой одоо бас тийм ихтгэл үнэмшилтэй хүмүүс байх нь. За тэгээд одоогор хүн ам нь бол 22 сая хүн амтай. За тэгээд түрүү нөгөө үндэсний хэлнээс болоод иргэний дайны одоо нэг шалтгаан байсан гэсэн шүү дээ. Одоо бол үндэсний албан ёсны хоёр хэлтэй. Тамил хэлийг албан ёсны хэлээр хүлээн зөвшөөрсөн. Тэгээд сингала, тамил гэсэн хоёр албан ёсны хэлтэй. Харин англи хэлийг бол link language буюу төрийн боловсролын системд өргөн хэрэглэгддэг хэл юм байна. За ингээд хамгийн сайхан баяр нь мэдээж Бекак буюу Буддагийн өдөр гэдэг баяр бөгөөд маш их одоо олон тооны гэрэл чимгэлийг гудамж талбайгаараа тий зас чимээд мөргөл үлдээ тэгээд өргөн тэмдэглэдэг. За тэгээ гэр бүлийн одоо нийгэм гэр бүлийн харилцааны хувьд бол нөгөө буддын шашныхан ч гэсэн юу байсан өтгсийг асрах, өтгсийг хүндлэх одоо үндсэн суурь философи нь тэр. Тийм учраас ер нь бол нөгөө одоо гэр бүл төвтэй. За тэгээд гэр бүлийн уламжлал дээр бол нөгөө эцэг их ахмадыг хүндэтгэх ёсыг бол их баримталдаг, чандалдаг тийм хүмүүс юм байна. За хүйсийн үүргийн хувьд эмэгтэйчүүд боловсрол хөдөлмөрийн салбарт төвөгтэй оролцдог гэсэн уламжлалт гэр бүлийн тэгээ нөгөө ёс нь хадгалагддаг учраас харьцангуй патриархал буюу эцэг эрэхт нийгэмтэй ийм сонирхолтой улс байна. За нэг сонирхолтой улсаар дахин аясан баярлалаа. Тэгээ Шри-Ланкаас улс төрийн асуудал одоо болтол их байдаг. За тэгээ сайн нэг хэсэг бензин тасалтаад улсаараа бензинг болсон. Өнгөрсөн жил чинь бүр амар юм. Тий, улсаараа бензинг болоод нэг засгийн газрын гишүүд мишүүдээ барьж авч зодоо талбай дээр. Энэ онгоцоор нөгөө бүр ингээд улаан цайнд телевизийн бичлэгээр онгоцоор өөр хөвгтөө авч зутгах гэдэг бөө юм болсон. Шри-Ланк тэг одоо аялахад гоё улс. Гэхдээ ямар үед нь аялах уу гэдэг бодохгүй улс төрийн асуудалтай үед нь аялал бас эвгүй те. Харин тий. Тэгэхээр нөгөө аливаа ард түмэн дотроо ив түнж муутай байна гэдэг өөрөө гадны халтан товтлогчтой их гүрнүүдийн сонирхолд ашиглагдаад дуусгах магадлалыг их өндөр болгож байгаа гэдгийг хэлж. За тэгээд цунами гараад ирэхэд тэгээд бас жоохон зовлон тулж байгаа улсаа Шри-Ланкийн хувьд бол тий. Гэхдээ маш сонирхолтой санагдлаа. Тий, гоё улс. За ингээд шинжлэх ухаан танин мэдхэн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлгийн ээлж дугаар та бүгд түрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон мөнхцөл миний бие дугаараа та бүгд түрлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107.9-оор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давхаж ураатай бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэн ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент итгэж та бүгд төрж байна. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.